За сайн байцгаана уу. Тэгээд өмнөх бичлэгийнхаа үргэлжлэлийг оруулах гэж байна. За тэгээд би хүүхдээ төрүүлээд яг сарын дараа эргэж хавдар судал дээр очиод тэгээд тод сурчтай эмра зураг авахуулаад тэгээд хавдар маань хаана байрлалтай байгаа тий яг ямар эмчилгээ хийх үү гэд тэгээд тэрийг яасан байгаа. Одоо эмчнэр үзээд тэгээд хэлсэндээ туяа эмчилгээнд явж ирсэн эхний удаа явахаар болсон. Тэгээд туяа эмчилгээний тасагт би нийт 45 хоног хэвтсэн. За энэ 45 хоногийн хугацаанд гадна туяа эмчилгээ 25 удаа, дотор туяа эмчилгээ 4 удаа ингээд юу хийсэн байгаа. За тэгээд гадна туяа эмчилгээ гэхээр яг яадаг вэ гэхээр одоо тэвний одоо энэ биен дээр ингээд зураг зурдаг. Тэгээд одоо яг энэ тэр нөгөө эмра зургийг маань аваад за тэгээ тэр эмра зурган дээр минь нарийн одоо юм шинжилгээ хийгээд ч гэдэг юм уу тэр зургийг маань тасалж ингэж одоо аваад тэрийг одоо их хавдар маань хаана байрлалтай байна. За тэрийг хавдрыг байрлалтай газрыг нь миний биен дээр зурна гэсэн үг. Зураад зурангуудаа нөгөө тэр зурсан газар маань туяа эмчилгээгээр шарах, гадна талаас нь шарах. Одоо арьсны маань юунаас гэсэн үг шүү дээ. Шарах тийм эмчилгээ хийсэн. Тэгээд дотор туяа эмчилгээ гэдэг нь болохоор яадаг вэ гэхээр миний савны амыг ингэж хүчээр нэгээд савн дотор маань одоо багаж хийнэ гэсэн үг шүү дээ. Багаж хийгээд тэр хийсэн багажаараа шарах одоо ийм шарж эмчлэх ийм эмчилгээ байдаг юм байлээ. За тэгээд 45 хоногийн турш яг туяа эмчилгээний тасагт ингэ хэвтэж хахад хордлого бас өгсөн. За тэгвэл туяа эмчилгээ бол ер нь хийм эмчилгээг бодох юм бол ер нь арай гайгүй. Тэгвэл хордлого бас өгдөг. За тэгээд хордлого өгөөд одоо юу мэдэх айгүй сонирхолгүй ч гэдэг ч юм уу тийм болчихсон байсан. За тэгээд би туяа эмчилгээний тасагт байхдаа бас юу ойлгосон бэ гэхээр нөгөө намайг яг тэр хэвтэж байгаа үед болохоор ингэж ярьдаг байсан л да. Тэн төвчээс хүмүүс одоо энэ хавдар гэдэг өвчнөр тусаж чадсан юм чинь яагаад эдгэж чадахгүй гэж тий. За тэгээд одоо нэрээ бодоод үзэхээр тийм байгаа байхгүй юу. Тэгсэн чинь миний биед ийм урилгагүй цочин ороод ирсэн байгаа. Тий. Миний биед ийм урилгагүй цочин ороод ирсэн байгаа. Харин бид нэр тэр урилгагүй цочин одоо бид нэр өөртөө хөөж гаргахгүй бол өөр хин тэр урилгагүй цочин хөөж гаргах билээ. Тийм үстэй. Тийм болохоор нэрэл тусаж чадсан юм чинь эдгэж чадах юм байна гэд яг тэр үедээ одоо ойлгосон. Тэгээд хавдар гэдэг өвчин маань айгүй одоо ухаантай ч юм уу тийм өвчин гинэ. Тэг яагаад гэсэн чинь хүний сэтгэл зүг маш сайн мэддэг тийм өвчин гэж байгаа. За хэрвээ та хавдар гэдэг өвчин тусаад шаналал те би өөх юм байна. Тэ миний бие муу байна. Тэ одоо юу гэдгийг надад өөхөөс өөр арга зам алга гэл үргэлж муу зүйлийг бодоол ах юм бол тэр хавдар гэдэг өвчин тэлээл газар аваад л байдаг. Харин та би чаднаа. Тэ би энэ хавдар гэдэг өвчний ард гарнаа. Тэ би чадах болно. Надад энэ хавдар гэдэг өвчний туулах те сэтгэлийн тэнхээ бүрэн байна гэдэг ч юм уу өөрийгөө зоригжуулах тусам тэр хавдар гэдэг өвчин тэлж чаддаггүй, өсөж чаддаггүй тийм өвчин байгаа. Тийм болохоор би таныг урамшуулмаар байна. Та энэ хавдар гэдэг өвчнийг даван туулж чадах болно. Тэ та одоо өөртөө яг ингэж хэлээрэй те би даван туулж чадах болно. Тэгээд хүн одоо юу гэдгийг ямар нэг зүйлд бас итгэж найдаж те итгэл үнэмшилтэй байх ёстой юм шиг байгаа. Магадгүй тэрнгээрээ даван туулж чаддаг те надад ч гэсэн бас итгэл үнэмшил байсан. Тэгээд тэгэхээр яг тэрнгээрээ даван туулж чадсан гэж би боддог. Тэгээ хүн гэдэг нөгөө жоохон ийм муухайч гэх юм уу юу штэ. Жоохон зовлон ингээд тохиолдоод ирэхээрээ ч юм уу те. Бурхан минь гэж бурхныг хайж эхэлдэг. Тэгээ би болохоор юу гэдгийг маш их итгэл үнэмшил надад байсан. Би чаднаа те. Миний дотор хүч байгаа. Тэгээд би болохоор яг тэр тухайн цаг үедээ одоо юу гэдгийг хэцүү байгаа зүйлүүдээ болж өгвөл сайн талыг нь харахыг хичээдэг байсан. За хэдийгээр би нөгөө
хавдар гэдэг өвчин тусаад те 3 дугаар шатандаа ороод хагалгаа хийх боломжгүй болоод ч гэдэг юм уу. Тэгээ ийм байсан ч гэсэн би тэрийгэ амхандаа одоо өөдрөгөр харах гэж хичээж байгаа. За хэдийгээр те 3 дугаар шатандаа ингээ орцсон ч гэсэн ямар ч гэсэн миний бие эргэтэнгүүд бүгдөө байрандаа байж гинаа ч гэдэг ч юм уу те. Тэгээд одоо сайн талыг нь харах гэж хичээдэг болсон. За тэгээд та ч гэсэн бас тэгж хичээгээрэй. Одоо юу гэдгийг бүх зүйл хоёр талтай тий. Сайн талч бий, муу талч бий. За хамгийн муу зүйл байсан ч гэсэн хамгийн сайнаар одоо эргэх боломж байдаг. Тэгээд миний хувьд ч гэсэн яг миний амьдрал яг тийм байсан. Үнэхээр хэцүү байсан, маш хэцүү байсан. Тэгээд давхад тэр өдрүүдийг ботход хүртэл одоо ингээ хоолоо зангирдаг тий. Хүүхдүүдээ санана. Тэгээ миний хүүхд одоо сар гарантай байхаас ахуулаад ээжээсээ холдоод тэгээ угжаар ингээд одоо тэгээ угж өхөөд ингээд одоо том болсон. Одоо 2 дугаар ангийн нэг том залуу бий. Тэгээд хэдийгээр ийм байгаа ч гэсэн тухайн үед би нөхцөл байдлаа харахтаа муу зүйлүүд байсан ч гэсэн тэнцэнээс би жоохон ч гэсэн сайн зүйлийг олж харахыг би хичээдэг байсан. Тэгээд яг энэ өвчнөөр дамжуулаад би бас байгаа зүйлдээ талархах гэдэг зүйлийг би сурсан байгаа. Тэгээд нөгөө юу яасан одоо юу гэдгийг хэрвээ би жирэмсэн болоогүй байсан бол би тэр умаа үзүүний хавтартай гэдгийг би мэдэхгүй байх байсан баг. Тэ би яг энэ зүйлийгээ хүртэл ингэж яг одоо юу гэдгийг байгаагаар нь талархаж тэ хүлээж авч исэн. Тэгээ зарим нэг хүмүүс болохоор яах гэж жирэмсэн болсон. Тэгээ бараг л жирэмсэн боллоо на хавдарч ингээд би болчлоо гэдэг ч юм уу. Тэгж зарим нэг хүмүүс надад тэгж хэлжсэн байхгүй. Тэгсэн чинь яг энэ хавдар гэдэг өвчин чинь болохоор одоо ганцхан сарын дотор ч юм уу, ганцхан жилийн дотор бий болдог. Магадгүй жирэмсэн байх хугацааны ингээд томрол 2 дугаар шатандаа орчдөг зүйл биш юм билэ. Тэгээд энэ дор хаяж 5 жил байдаг гэсэн. Дор хаяж 5 жил байж иж энэ хавдар гэдэг өвчин ургаж ингэж өсөж таны биед одоо юу гэдгийг ингэж бий болдог өвчин. За тэгсэн одоо юу гэдгийг хүмүүс те зарим нэг хүмүүс яг жирэмсэн болсон чи бараг тэгэл жирэмсэн болоод хавдартай болчлоо гэдэг ч юм уу те ингээд яг ингэж хэлж исэн. Тэгээ тухайн үед яг ийм өгүүдийг сонсоход надад хэцүү байсан. Гэхдээ би эндээс юуг олж харсан бэ гэхээр зүгээр л байгаа зүйлдээ талархах хэрэгтэй юм байна. Тэ хэдийгээр магадгүй би жирэмсэн болоог байсан бол би хавдартай гэдгийг мэдэхгүй байх байсан. Тэгээ надад болохоор ямар нэгэн тийм зөөр өрөөсөө байгаагүй, өвдөлт байгаагүй. Тэгээ одоо эдийн надтай тэр нөө туяа амжилтын дасагт хөвчсэн нэг яг надтай ч зүүн хүүхэн байсан байхгүй. Тэр болохоор айгүй хөвддөг. Тэгээ уйлдаг, тэгээ новкийн тариулдаг юм. Гэтэл надад одоо нөгөө нэг тийм өвдөлт байгаагүй. Тэгээ энийгээ хүртэл би одоо талархалтайгаар хүлээж авсан. Тэгээ хэдийгээр би хавдартай ч гэсэндээ тий надад юм өвдөх зөөр байхгүй байна гэдэг ч юм уу. Яг ингэж тий хардаг байсан. Тэгээд хэрвээ одоо та яг энэ өвчнөөр өвдөж шаналаад ингээд байж байгаа бол та бас амьдралаас гэрэл гээгээтэй зүйлийг олж хараарай. Тэ магадгүй та өөх гээд ч юм уу тэ өхнө гэд бодоод тэ одоо юу гэх тийм сэтгэлдээ суудсан байгаа бол тэгвэл амьдралаас гэрэл гээгээтэй зүйлийг та олоод хараарай. Магадгүй хэдийгээр та энэ өвчнөөр өвдсөн ч гэсэн өнөөдөр эмчлүүлэх боломж байгаад эмчлүүлж байгаа даа ч гэдэг юм уу. Тэ талархаарай. Тэ тийм сайн сайхан зүйлүүдийг нь олж хараасаа гэж би хүсэж байна. Тэгээд тэр эмнэлэгт ингээ байж авах хугацаанд за би ч яг гэ 4 хүүхэд гаргацсан тий бас азтай. Харин нэг харамсалтай зүйл нь юу гэхээр огт хүүхэд гаргаагүй тий жоо хохтууд маань ингээд өвдөд. Тэгээд яг энэ умаа үзүүний хавдар гэдэг энэ өвчнөр ингээ өвдчих юм бол дахиад нөгөө нэг одоо төрөх боломжгүй юм бэлээ. Тэгээд би чинь яг энэ өвчнөр өвдөөд тэгээд цэвэршсэн байгаа. Тэгээд цэвэршээд яцгаарч хүүхд төрүүлэх юмш боломжгүй. Угаасаа туяа амжилгаа хийлгээд юу умаа үзүү маань тэ сав маань ингээд шарагдсан ажиллагаагүй болчихсон учраас төрөх ямарч боломжгүй. Тэгээд тийм болохоор та нар маань бас эрт ингээд үзүүлж агаарай. Тэгээд бас нэг зүйлийг би ингээд та нарт бас хэлмээр байна. Би болохоор
Улаанбаатарт амьдардаг байсан л да. Тэгээд 2016 онд 15 онд нөгөө юу яасан байгаа. Хинтээ аймгийн Өмнөдлөр сум руу ингээ нүүсэн. За тэгээд 15 онд би юу яасан байгаа. Одоо дүүргийнхаа өрхийн эмнэлэгт эсийн шинжилгээ өгсөн. За тэгсэн өрхийн эмнэлэг болохоор надад бас юу гэж хэлсэн бэ гэхээр за ямар нэгэн өөрчлөлт гарах юм бол чам руу ярина. Хэрвээ ярихгүй байх юм бол өөрчлөлт байхгүй шүү гэдгийгсэн. Тэгээд би за тэгээ над руу ярихгүй байхаар нь хин ч хизээч одоо юу гэдэг өөрийгөө хавдартай гэж бодоод тэгээ өө миний эсийн шинжилгээ яасан ийсэн гэж асуудаг юм байлээ. Тэгээ би бас асуугаагүй нь бас миний алдаа болсон. За тэгээд юу яасан асуугаагүй. Тэгсэн чинь ерөөсөө над руу яриаггүй. За тэгээд би 16 онд нөгөө нүүж ирээд одоо өмнөлөөрт нүүж ирээд тэгээд 17 онд би ингэж ирсэн болж байгаа байхгүй. Тэгээд нөгөө нэг үзлэг хийсэн чинь эсийн шинжилгээ авъя. Чамаас эсийн шинжилгээ аваадахыг гэд тэгээд эсийн шинжилгээ авсан. Тэгсэн чинь эсийн шинжилгээний хариу гарсан чинь өөрчлөлттэй байна гэд. Тэгээд би 5 сартаа жирэмсэн багтаа аймгийн эмнэлэг рүү очсон чинь за 5 сартаа жирэмсэнгээс эдийн шинжилгээ авахгүй гэд. За тэгээд эдийн шинжилгээ аваагүй. Тэгээд 8 сартаа очиод нөгөө дотор үзлэг хийсэн чинь цус мус алдаад ингээд илэрсэн байгаа. За тэгээд яг нөгөө туяа эмчилгээнд хэвтэх болоод ирсэн чинь эсийн шинжилгээ яагаад өгөөгүй ингээд надад асууж байгаа байхгүй юу. Тэгээ би эсийн шинжилгээ ингээд өгсөө гэдгсэн чинь тэгвэл тэр тухайн үед чинь эсийн шинжилгээ чинь өөрчлөлттэй гарсан байх хэвээр яхаараа чам руу ярьдгүй. Тэр эмнэлэг руугаа одоо очиод юу яагаад тэр эсийн шинжилгээний хариуг аваад ир гэд. Тэгээд ээж маань явсан. Ээж маань очиод ингээд одоо охиныхоо ингээд 2 жилийн өмнө яасан эсийн шинжилгээний хариуг авъя гэсэн чинь өрхийн эмнэлэг болохоор эргэж одоо хариу хэлээгүй бол зүгээр байгаа штэ гэдгсэн. Манай ээж ууралсан байсан л та. Та нарын зүгээр гэсэн хүн чи одоо ингээд хорт хавдартай гэдэг ингээд байж идэг юм уу? Та нар тэр эсийн шинжилгээний хариуг нь аваад ир гэд. Тэгсэн чи эсийн шинжилгээний хариу олдоогүй. Компьютер дээр шүгэж байгаагүй нөгөө нэг цаасаар бас ингэ ирдэм шиг үлээ. Тэрүүн дотор ингэ үдсэн чинь бас байгаагүй. Тэгээд хариугаа одоо авч чадаагүй гэсэн. Тэгээд хавдар судал дээр ирж ирээд одоо ийм байна гэсэн чи танаа тэр өрхийн эмнэлэг ямар хариуцлагагүй юм. Тэгээд энэ хавдар гэдэг өвчин чинь ганцхан чамаа жирэмсэн болоод л шууд эн чинь одоо би болчтой гэд биш. Одоо юу гэдэг нэг сарын дотор ч юм уу нэг жилийн дотор ингээд бий болдог зүйл биш ээ. Тэр 2 жилийн өмнө өгсөн эсийн шинжилгээний чи хариу өөрчлөлттэй л гарсан байх ёстой гэж надад хэлсэн. За тэгэхээр зэрэг би эмэгтэйчүүдээ бас юу гэж зөвлөмөр байна вэ гэхээр та нар маань өрхтөөр очоод эсийн шинжилгээ өгж байгаа штэ. Тэгвэл эргэж буцаж эсийн шинжилгээний хариу заавал авч байгаарай. Тэ магадгүй нөгөө хариуцлагатай өрхүүд байдаг юм шиг байгаа юм л та. Эргэж хариу хэлдэг те. Хариу чинь гайгүй гарсан байна. Эсвэл бол те ийм өөрчлөлт гарсан маш өрөөд үзүүлээрэ гэдэг ч юм уу. Тэ ийм зүйл байгаа. Тэгээд миний хувьд болохоор яг тийм зүйл байгаагүй. Тэгээд та нар маань ч гэсэн анхаараа те эсийн шинжилгээ өгсөн бол хөөе хай те эргээд очоод эсийн шинжилгээний хариу ямар гарсан бэ? Яасан бэ? Ийсэн бэ гэдээ асууж байгаарай. Тэгээд бас нэг хаяада магадгүй олон хүний шинжилгээ авч байгаа учраас ингээд зарим жоохон тэр дунд нөгөө нэг алдагддаг ч юм уу тиймэрхүү зүйлүүд байдгийн юм шиг байгаамаа. Тэгээд энэ зүйлээс бас би юг олж харж байна гэхээр байгаа зүйлдээ талархах. Байгаа зүйлдээ талархаж амьдрах нь хэцүү зүйлийг амархан болгодог юм байна гэж би харсан. За тэгээд хэдийгээр би хорт хавдар гэдэг зүйлийг ингээд туссаад хорт хавдар гэдэг өвчнөөр өвдсөн ч гэсэн би яг энэ зүйлээр юу танаас харсан бэхээр хүмүүсийн зан чанараа мэдэж авсан. Зарим нэг нь одоо надаар доог тухуу хийгээл баярхаал ч юм уу ингэж байхад зарим нэг нь миний төлөө бүр чин сэтгэлээ туслаад хөөе хаяач ингэж асуудаг ч юм уу зарим нь бүр нүүр буруулаад ингэ явж байхад зарим нь туслаад дэмжээд урам өгөөд ингэж явж идэг. Бэгийн зүйлийг харахтаа бас л яг сайн талыг нь харахыг хичээсэн. За явах ёстой нэг нь явдаг юм байна. Үлдэх ёстой нэг нь үлддэг юм байна. Яг энэ хавдар гэдэг өвчин хүмүүсийн зан чанарыг таниулж өгдөг юм байна гэдэг зүйлийг би ингээд олж харсан байгаа. Тэгээд өнөөдөр та бас хавдар гэдэг өвчнөөр өвдөж гин үү? Тэгвэл та ойр орчноо хараад
үнэхээр талархах зүйл юу вэ? Хэдийгээр та хавдар гэдэг өвчнөөр өвдсөн ч гэсэн нар адилхан л таныг ээж, салхи адилхан л таныг үлээж, тэ элбэж шүн адилхан таны болж, тэ танд унтаж хэвдэж энэ бүгд чинь хүртэл таны талархах шалтгаан шүү, тэ. Тэгэхгүй би өхөн гэдэг зүйлээр өөрийгөө битгий бас ороогоорой. Тэгээд тийм болохоор та өөрийгөө ялан дийлээрээ, тэ, өөрийгөө ялан дийлээрээ бити гутраарай, тэ. Гутрал гэдэг бол тэр хавдар гэдэг өвчнийг томсгож тэлэх хамгийн том шалтгаан шүү. Харин та би чадна, тэ, би ялна, энэ өвчин бол надад байх ёстой зүйл биш. Энэ хавдар гэдэг өвчин ч бол танд ирсэн урилгагүй зочин. Тэгвэл тэр урилгагүй зочин өөрөөсөө хөөн гаргах эрх нь танд байгаа. Тийм болохоор өөрийнхөө тэ дотоод сэтгэл, өөрийнхөө итгэл үнэмшлийг урдаа бариад, тэ, юу ягаараа итгэж найдаж эдгэрнэ гэсэн итгэл найдвар зорилгыг та урдаа тавиарай. Тэгээд тэгээ сүүлд нь би таныг бас нэг үгээр урамшуулмаар байна. Байгаа бүхэндээ талархдаг хүнд байхгүй бүхэн ирдэг юм шүү. Тэгээд одоо байгаа өвчнөө ч гэсэн хүлээн зөвшөөрөөд та талархаарай. Тэгвэл гайхамшиг болгоно, байхгүй зүйл ч гэсэн танд ирэх болно шүү. Та бол хавдрыг ялан дийлэгч хүн.